Хэрвээ уран хоргүй юм бол идэд үзүүлчихье гэж. Саяных уран биш чангаанз байсан шүү. Уран гэж юу вэ? Ураныг хэрхэн олборладаг вэ? Цөмийн эрчим хүчний давуу талууд юу вэ гэдгийг тайлбарласан танин мэдхийн 3 цувралыг өмнө нь бид та бүхэнд хүргэсэн билээ. Гэхдээ хариулагдаагүй үлдсэн асуулт, хөндөх ёстой сэдв, тайлбарлах ёстой ташаа ойлголтууд цөөнгүй байна. Тэдгээрийг авч үзцгээе. Аргумент 1. Уран хортой юу? Бид бензинийг уудаггүй шиг ураныг идэж болохгүй. Уран бол ямар ч хоргүй, тийм учраас түүнийг идэж болно гэдэг агуулга бид огтоосоо илэрхийлээгүй. Байгалийн уранаас ялгарах альфа цацраг нь хүний арьсыг нэвтэлж чадахгүй байж болох ч амьсгалын зам эсвэл амаар бие дотор орвол дотоод шарлага үүсгэх эрсдэлтэй гэдгийг бид онцгойлон сануулсан. Энд эрсдэлтэй гэдэг үг ашиглаж байгаа нь шалтгаантай. Учир нь эрсдэлтэй гэдэг үг нь хоргүй гэсэн утгатай биш. Эрсдэлтэй гэдэг нь зохих стандартыг хангаж анхааралтай харьцах ёстой гэсэн үг. Үнийг галтай зүрлэе л дээ. Галыг хортой юу, хоргүй юу гэхээс илүү эрсдэлтэй юу, эрсдэлгүй юу гэдэг талаас нь харах нь зүйтэй. Гал эрсдэлтэй юу, эрсдэлтэй арьсыг түлж болно, шатааж болно. Гэхдээ түүнийг хэрв зохистой ашиглавал түүнээс ялгарах энергийг нь дулаацахад эсвэл хоол хүнсээ болгоход ашиглаж болдог шүү дээ. Тэр шиг хэрв бид уран олборлох гэж байгаа бол зохистой стандартын дагуу хэрв ажиллах юм бол эрсдэлтэй нөхцөл үүсгэлгүйгээр ашиг үр шим өртөж болно гэсэн үг. Тэрнээс уран бол цацраг идэвхт бодис, харин цацраг идэвх бол аюултай. Тийм юм чинь уран бол аюул юмаа гэдэг логик холбоосыг шууд хийх нь тохиромжгүй юм. Нөгөө талаас хорт хавдрын эмчилгээ ба оншилгоонд цацрагийг ашигладаг гэдгийг дурдах хэрэгтэй. Тэгвэл энэ нөхцөлд бид цацрагийг аврал гэж тодорхойлж болох уу? Аргумент 2. 8 хөлтэй ишиг. Эдгээр зургуудын дийлэнх нь хуурамч буюу манайхтай холбоогүй. Гэхдээ иймэрхүү зургуудыг хараад танд үнэхээр хачирхал, с ижиг, магадгүй айдас төрж болзошгүй. Ийм дүр зурагтай анх удаа танилцж байгаа хүнд энэ зургууд үнэхээр гүн сэтгэгдэл үлдээн. Гагцхүү нөгөө тал таны энэ айдас дээр л тоглолт хийж байгаа хэрэг. Үнэн худал нь хамаагүй айдас гүн сэтгэгдэл төрүүлдэг учраас тэр. Ийм төл мал гарах нь угтаа байгалийн үзэгдэл. Гэхдээ ховор тохиолдол. Урантай холбоогүй. Энэ бол полимели гэдэг ургийн гажиг юм. Үр хөврөлийн ихэнх үед ихрлэх процесст алдаа гарч хоёр үр хөврөл зарим эдээрээ нийлсний улмаас амьтны биеийн аль нэг хэсэг нь инхүү нийтлэг бус бүтцтэй төрдөг байна. Энэ гажиг хүндээч тохиолдож болдог. Зургуудыг нь харуулад яхав та зүгээр полимели гэд Google-ээс айгаад үзээрэй. Энэ үзэгдлийн шалтгаан нь олон хүчин зүйлээс хамаарч болдог. Цус ойртолт, удамшил буюу генетикийн алдаа, тэжээлийн дутагдал, эм ба химийн бодисын нөлөө, хүрээлэн буй орчин гэх мэт цөөнгүй шалтгаанууд бий. Цацрагаас ч үүдэлтэй байж болно. Гэхдээ хүн төрөлхтөн атомыг судалж эхлэхээс ч өмнө энэ үзэгдэл байсан гэдгийг дахин нэг тодтогъё. Манай улсын хувьд энэ чиглэлийн судалгаа цөөнгүй хийгдсэн байдаг. Харж байгаачлан ургийн гаж хөгжлийн тохиолдлыг аймаг бүрээр нь авч үзэхэд Дорноговь аймаг 12 чигсэж байна. Одоогийн байдлаар Монгол улсад цацрагаас үүдэлтэй ургийн гаж төрөлт нэг ширхэгч бүртгэгдээгүй байна. Тэгэхээр ийм ургийн гажигтай малыг шууд цацрагтай холбох нь зөөлнөр хэлбэл хуурам мэхлэлт, харин хатуухан хэлбэл зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Худал мэдээллээр төрий барин тэмцэгч бүлгүүд яг үнэндээ Улаанбаатарын малчтад гай болж байгаа. Нийгэмд түгсэн энэ ташаа мэдээлэл, энэ ташаа ойлголт нь Улаанбаатарын махны худалдаа авалтад сөргөөр нөлөөлбөл хариуцлагыг нь хэн хүлээх вэ? Аргумент 3. Бүхрийн хүчил хэмээх хорыг газрын хэвлэлээр шахах нь байгаль орчныг хизээч нөхөн сэргээхдэггүйгээр хохироо. Бид хүчил гэж юуг ойлгодог вэ? Газрын хэвлэл гэж юуг ойлгодог вэ гэдгээ эргэн нэг харах нь зүйтэй байх. Учир нь эдгээр үгэн дээр тоглолт хийж ташаа ойлголтыг түгээж буй хүмүүс цөөнгүй байна.
Хэвлий гэдэг утгаар нь хөрс ба чулуулгыг амьд мэт хүншүүлж төсөөлөх нь логик зөрчилтэй. Хүчил гэж ярих юм бол нимбэгний шүүс яг үнэндээ хүчил шүү дээ. Coca-Cola ч мөн адил хүчил. Тухайн бодис ус төрөгчийн ион ихтэй бол хүчиллэг, харин гидроксидын ион ихтэй бол шүлтлэг гэж тодорхойлогддог. pH буюу pH гэдэг нь тухайн орчны ус төрөгчийн потенциалыг нь хэмжих нэг жив. Альва бодисыг нэг орчноос уусгах, салгаж авахын тулд бид янз бүрийн хүчил болон шүлтийг ашигладаг. Жишээ нь хэртэй хувцсыг бид зөвхөн усаар угаавал толбон арилгах нь хэцүү. Харин саван мэтийн шүлтлэг бодис ашиглавал үр дүнтэй байдаг. Металл гадаргууны зэвийг арилгахад харин хүчил ашиглавал үр дүнтэй байдаг. Яг л энэ шиг газрын доор 150-аас 200 метрийн гүнд байгаа элсэн доор орших урааныг ухалгүйгээр уусамлаар угааж гаргаж ирэхэд хүчил ашигладаг. Гэхдээ газар шороо, хөрс, чулууг хүчлээр угааж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэрнээс хөөсөн чихэр эсвэл хөвөн шиг тийм материал руу бид нар хүчил хийгээгүй. Тэгэхээр тэр хавийн хамаг юмыг уусгаад хүндий нүх үлдээнэ гэж ойлгож болохгүй юм аа. Тэгвэл яагаад заавал хүхрийн хүчил гэж? Юуны тулд хүхрийн буюу сульфурын хүчлийг ашиглаж байгаа вэ? Ураны хүдэр байрлаж буй хэсгийн pH-ийг буюу хүчлэлэг түвшнийг 2 дээр аваачхад ураны эсэл нь хүхэртэй нэгдээд ураны сульфат болон уусаж дээшээ сорогдон гарч ирэх нөхцөл бүрддэг. Гагцхүү pH-ийг тэр түвшинд аваачхын тулд 1 литр усанд 5-аас 10 г хүртэлх хүхрийн хүчил ашигладаг. Энэ нь 1% концентрацтай гэсэн үг. Энэхүү концентрацийг аккумуляторын шингэндээ харьцуулшгүй шүү. За тэгвэл энэ аргаар ураныг олборлоод тэгээд дууслаа гэж бодъё. Харин дараа нь тухайн газрын хөрсөн, чулуулг нь, ус буюу гидрогеолог нь өмнөхөөсөө хэр өөрчлөгдөх вэ? Хэрвээ өөрчлөгдөх бол яг юу нь яаж өөрчлөгдөх вэ? Үүний туршилт, судалгаа, симуляц буюу ирээдүйн загварчлал нь гарсан байна. Яг үнэндээ маш бага хэмжээний л өөрчлөлт гаргаж ашиглагдсан хүчлийн ердөө 2% нь л уст давхраг болон шаварлаг минералд шингэх боломжтой. Мэдээж уусамлаар ураныг нь гаргаад авчихсан учраас ураны хэмжээ нь багасах нь тодорхой. Хүдрийн агуулмж нь 1 тоннд 220 г буюу 0.2% байдаг. За тэгээд зөвхөн уран биш, өөр цацраг идэвхт элементүүд, хүнд металлууд бас уусаж болно. Эс чулуунууд бол уусахгүй. Зарим эрдсүүд шинээр бий болно гэж байгаа. Урантай урвалд ороод сармагчсан хүхэр маань харин кальцтэй нийлээд кальцийн сульфат. Бидний сайн мэдих гипс буюу гөлтгөн болж хувирдаг байна. Үүнээс гадна ерөөсөө учир зүггүй хүчлэлэг уусмал шахах юм байна гэсэн ташаа ойлголт бас байгаа. Гэхдээ тийм биш. Түрүү нэлсэнчлэн pH-ийн тодорхой тэнцвэрийг нь барих хэрэгтэй. Оруулсан уусамлаа бид нар буцаагаад соруулна. Тэгж байж ураанаа гаргаж авна шүү дээ. Тэрнээс биш зах замбраагүй их уусмал шахаад байх юм бол зардланч талигаад юу нөгөө ашиг олох мантай болно шүү дээ. Тэгвэл нөгөө шинээр бий болсон сульфат зэрэг эрдсүүд цаашид яах вэ? Ийш тийшээ хальж урсах, дээшээ гараад ирэх үе, эсвэл газар доогоор явсаар байгаад тэр хавийн ундны устай ч юм уу холилдох вэ гэдэг ташаа ойлголт бас байгаа. Уусмал шахагдах үед ямар замаар тархах, аль хүртэл явах, буцаагаад хэвэндээ орохдоо ямар хугацаанд ямар дүр зураг үзүүлэх вэ гэдгийг нь загварчилсан байна. Энэ бол бодит туршилтын үр дүн ба 12 жилийн турш цугларсан өгөгдөл дээр суурилсан загварчлал. Газрын гүний усны хөдөлгөөн нь жилд 1 м байдаг аж. Тухайн элсэн давхраг өөрөө нягт багтай буюу усархаг учраас олборлолтоос үлдсэн тэр бага хэмжээний хүхэр шинээр үүссэн эрдсүүд нь газар доогуур нэвчих нүүх боломжтой юу гэдэг асуулт байгаа. Өмнөх туршилтын үр дүнд 10 жилд 100 м ч яваагүй байгааг харж болно. Тэгвэл 100 жил, 200 жил, бүр 2000 жилийн дараа хаашаа явах нь хэр холдох нь мөн энд харагдаж байна. Ус дүйн доод хэсэгт буюу шаврын үед тулаад зогсож байгааг, шаврын үед өөрөө хонхор газар байх ба хонхрынхоо ёроолтч хүрэхгүй буюу нэг их холдохгүй байгааг, мөн цаг хугацааны эрхэнд хэрхэн сарниж сармагжиж байгааг, 2000 жилийн дотор 10 км орчим газар л явж байгааг харж байна. Сульфур буюу хүхэр бол хүнд атом. Тиймээс олборлолт дуусахтай зэрэгцсэн хүхэр ба түүнээс хүнд атомууд доошоо мэдээж чиглэж хөдлөнө. Доошоо явсаар байгаад шаврын үл нэвчих үед тулаад тэндээ хоримтлагдана.
Олборлолт дуусахтаа зэрэгцэн хүчлэг орчны 98% нь туд удалгүй эргэн тойрны эрдэстэй уралд ороод сармагчсан байна. Үлдсэн 2% нь харин 10 жилийн дотор байгалийн аясаар нөхөн сэргээгдэх ба pH буюу хүчлэг орчин нь аажмаар эргээд гивэндээ орох юм. Тэр үеийн явц удаашралтай байвал итвэхтэй нөхөн сэргээх аргыг ашиглана гэсэн төлөвлөгөөтэй. 5 жил, 10 жил, 20 жил, магадгүй 50 жилийн дараа хүчлэг орчин нь яах юм? Ус төрөгч нь, кальц нь, сульфат нь, гөлтгөн нь яах юм? Хайчих юм гэдгийг дээрээс нь болон хажуугаас нь харуулсан симуляцийг бид харж байна. Мөн нөхөн сэргээлтийн хит хитэн туршилтын үр дүнг буюу байгалийн аясаараа байвал яах юм? Гадаргын ус шахвал яах юм? Усыг нь сорж гаргаж ирээд цэвэрлээд буцаагаад шахвал яах юм гэдгийг бас харж болохоор байна. Тэгэхээр ер нь бол 10-20 жилийн дотор хэн нэг нь лицензийн талбай руу дайрч ороод ухаж төнхөхгүй л бол. За 200 м ухна гэдэг бас юу л бол. За ухлаа гэж бодоход тэр шороог амандаа хийгээд зажилдаггүй юм бол эрсдэл гайгүй. Энэ утгаараа газрын доор уусган олборлох арга нь хүрээлэн буй орчинд хамгийн бага бохирдол ба эрсдэл үүсгэх хөлбөр гэгддэг. Хэрвээ бид ер нь цаашдаа үйлдвэрлэгч орон болё гэж бодож байгаа бол түүхийн идэ хэрэг боловсруулъя гэж зорж байгаа бол бидний урд цаашдаа маш олон төрлийн химийн бодис, урвал, нэгдлүүдийг хэрэглэх юм шаардлага гарч ирнэ. Тэр болгоныг бид бодтойгоор танин мэдэж, ойлгож, хүлээн авахгүйгээр өнгөц дүгнэлт, ташаа ойлголт дээр дөрөөлөн эсэргүүцээд байвал урагш алхахгүй. Бид шинжлэх ухааныг сонсох хэрэгтэй. Шинжлэх ухаанд peer review гэж маш чухал нэг юм байдаг нь тухайн судалгааны арга барил болон үр дүнг тухайн салбарын хараат бус гэлтэй хараат бус мэрэгчлэтнүүдээр хянан шалгуулдаг тогтолцоо юм. Энэ тогтолцоог Бодрох Energy эсвэл Orano гэдэг мөнгөтэй компани, Монгол эсвэл Францын засгийн газар гэх мэт хүчтэй тоглогч нар гिचтэн хувилдаад тохироо хийгээд хөшигний цаана ямар нэг юм нуугаад дийлэхгүй. Үнэн ямагт ялдаг. Мэдээж бид болгоомжлох хэрэгтэй, асуулт асуух эрхтэй. Гэхдээ зөв арга барилаар зөв асуултыг асууж, зөв хариултыг шаардах хэрэгтэй. Гагцхүү бодит баримт буюу шинжлэх ухааны фактыг харьяа гэхээр ташаа ойлголтын манан бидний үзэгдэх орчныг халахлаад байгаа нь жаахан харамсалтай. За энэ дугаарыг энэ хүрээд өндөрлөе. Гэхдээ үргэлжлэл би хариулт хэрэгтэй өөр асуултууд би усны тухай, хаягдлын тухай, гэрээний тухай ташаа ойлголтууд цөөнгүй байна. Таач мөн өөрийн сонирхож буй асуултаа нэмэрлээрээ дутуу асуулт үлдэхгүй. Хамтдаа нухацтай асуудалд нухацтай сэтгэлгээгээр хандцгаая. Баярлалаа.